бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлэг хэлж байна. Ингээд манай өнөөдөр зочинтой ярилцлага маань их сайхан чухал, маш гэгээлэг, мундаг сайхан бизнесмен эмэгтэйг өрсөн байгаа. Ингээд Happy Flowers компани үүсгэн байгуулагч Эрдэнэ цогтын ууган цэцэг оролцож байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ энэ өдрийн минь төргий. Энэ өдрийн мэнд хүргэе. За бас өрсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд за сүүлийн үед ажил төрөл хоёлоо одоо ингээ ярихаас өмнө сүүлийн үед одоо яг хаагур юу хийвэ? Монголдо байв, гадагшаа яваад ирв. За энэний дараагаар нь та өөрийгөө танилцуулаад тэгээ ярилцлага эхлэе. За сүүлийн үед одоо нөгөө Америкийн нэгдсэн улсын Денвер хотод зохион байгуулагдсан олон улсын хүүхд тасрагчдын конференцт оролцоод ирсэн байгаа. Тэгээ ол зомог дүүрэн ирсэн. Ирээд бас сайхан хинтийн нутгаараа өөрийнхөө төрсөн төрлөх нутгаараа сайхан аялаад амарч агаад өчигдөрхөн ирлээ. За энэ талаар дараа нь тодруулж ярих учраас би бас эхлээд асуусан. Тэгээд за манай ууган цэцэг эхлээд яг өөрийнхөө талаар өөрийгөө танилцуулаад аав ээж өөр хүүхэд нутаг ус хаанах хэн билээ өөрийгөө нэг сайхан танилцуулаад өгч. За намайг Эрдэнэ цогтын ууган цэцэг гэдэг. Ер нь бол Эрдэнэ цогтын ууган цэцэг гэхээсээ илүү бас Happy-гийн уугнаа гэдгээр нь хүмүүс бас түлхүү сайн мэддэг бах. За тийм миний хувьд Хинтээ аймгийн Баян Адрах суманд төрж өссөн. За 20 бүрээд бүсгүй байгаа. Тэг манай яг өвөө маань бол Баатрин цог гэд мундаг нисгэгч хүн байдаг. Тэгээ тэр хүний үр удам сайхан одоо гэр бүлийн үргэлжлэл нь болсон одоо охин байгаа. Тэгээ өвөө маань бол бас нилээн нутаг усандаа алдартай яг анхны одоо нөгөө нисгэгч нарын нэг. Тэгээ одоо нөгөө гавьяат нисгэгч Сугаргаан багш нь гэж явдаг. Тэгээ тийм мундаг хүний үр сад байгаа да. Тий. Аав ээж маань бол яг хүүхэд байхаасаа яг Баян Адрах суманда аж төрж амьдраад малчин айл байсан. Тэг яг маллал яг нэг юм Монгол ах уу ямар байдгүй те бас нөгөө бусад хүмүүсийг бодох юм бол би айгүй сонирхолтой амьдардаг юм шиг санагдсан. Тэгээ нөгөө бид нарыг нэг 2 дугаар ангид байхад нэг шүлэг байдсан штэ. Нөгөө гэрээсээ гараад сум орлоо. Суманд очоод гэрээн би саналаа. Сумаасаа гараад аймаг орлоо. Аймагт очоод сумаан би саналаа гэд. Яг энэ шүлгийн одоо нөгөө замналаар нь амьдарч байгаа юм шиг санагддаг. Яагаад ч юм. Тэгээ хүүхэд нас маань яг сургуульд орох хүртлээр бол хөдөө малчны хотонд мал дээр өссөн. За тэгээ сургуульд ороод бол мэдээж сумынхаа төв дээрээ босод одоо малчин айлын хүүхдүүдийн адилаар дотор байрандаа сайхан одоо амьдраад суралцаад одоо 9 дугаар ангиа төгсөжсэн. За тэгээ сум маань 9 жилийн боловсралтай учраас ахлах ангиа бол аймгийн төв дээрээ одоо Хинтээ аймгийн төв дээрээ Тэмүүжин цогцлбор сургуульд сурч төгссөн. Тэгээ 10 жилийн сургуулаа төгсчөөд Улаанбаатар хотод ирж Монгол Улсын их сургуулийн програм хангамжийн инженерийн ангид одоо элсэн суралцаж төгссөн байгаа. Хот руу орж исэн чи хэд он билээ? 2007 онд. За сургуулаа төгсөөд тэгээд яаж яваад энэ бизнесийг эхлүүлээ? За энэ Happy Flowers гэдэг одоо эн чинь нөгөө хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, өндөр насны асрагч, цэвэрлэгээ, үйлчилгээ, эмнэлгийн сахиур гээл төрсний дараах одоо эхнэрээ гэрийн асаргаа гээл ингээл энэ олон үйлчилгээ хийдэг энэ сайхан том байгууллагыг анх ямар одоо санаа хаанаас төрж ямар шалтгаанаар энэ бизнесийг эхлүүлвэ? Ер нь бол бид нар эмэгтэй л хүүхэд болж төрсөн бол тий 12 наснаас ахуулаад энэ асархуун ажлыг ээж аавдаа ах дүү нартай ингээл туслаад хийдгэл байсан байгаа байхгүй юу тий. Тэгээ 10 жилээ төгсөөд их сургуульд ордог жилээ болсон сургалтын төлбөрийн проблем тохоо үед үүсчихсэн. Тэгээ Монгол Улсын их сургуулийн хуваар аваад Баяр хөөртэй нутагтаа яваад очисон боловч тохоо үед бас амьдралын манд боломж болцоо сайнгүй байсан учраас сургалтын төлбөрөө яах вэ гэдэг нэг номерын асуудал тулгарсан. Тэгээд азар тэр үед яаж исэн бэхээр онц сурдаг байсан учраас Солонгосын компани 4 жилийн маань сургалтын төлбөрийг төлж өгөхөөр болоод их сургуулийн одоо босхийг даваад Улаанбаатар хотод орж ирж исэн л та. Тэгээ нөгөө Улаанбаатар хотод орж ирэл их сургуульдаа сураад төлбөрөө төлцсөн гэл бөө Happy байсан чинь яг ороод ирсэн чинь нөгөө
амьдрал хүлээгээд авч байгаа байхгүй яах вэ гэхээр хаана амьдрах юм те ном сурах бичгээ яах юм хоол хүнсээ яах юм хувц сундраа яах юм те автобус унааныхаа мөнгийг яах юм гэл дараагийн зардлуудаа яах вэ гэдэг проблем үүссэн. Тэгээ энэ проблемыг яаж шийдэх вэ гэдэг шийдэл маань юу байсан бэ гэхээр их сургуулийн оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар айлын хүүхэд харж өгөөд тухайн айлдаа амьдраад хичээлдээ явдаг байсан. Тэр ч одоо нэг 2007 он 7-8 он гэсэн үг байхгүй. Ингээд хичээлдээ яваад айлдаа амьдраад явдаг байсан. Тэгээ айл маань бол цэцэрлэгийн 2 хүүхэдтэй. Тэгээ өглөө 2 дүүгээ цэцэрлэгт нь оруулж өгөөд би хичээлдээ явна. Хичээлдээ тарж өгөөд ирээд 2 хүүхэдтэй цэцэрлэгээс нь аваад хараад байж идэг. Ийм ажил хийдэг байсан. Тэгэхдээ тэр ажлыг ч одоо нөгөө тухайн үед ингээд зуучилж олсон уу? Эсвэл хуваараа одоо танил манил хүнээрээ ягаад айлын хүүхд тарыг гэд очиж ажилласан уу? Тэр үед болохоор ийм аль бисти байгууллага гэдэр гэж бол байхгүй. Яг хуу зар мэдээ сонин гэж байдаг байсан шүү дээ тий. Тэрний булан дээр ганц нэгэн хувь айлууд хүүхд тарах хүн хайж гэн гэл тэгэл тэр зарын дагуу очил орж исэн л та тий. Тэгээд хүүхэд харж явах явцдаа бол энэ санаа төрсөн биз дээ тийм үү? Тэгээ ер нь их сургуулаа төгсөлөө бол энэ хүүхд харах ажлыг хийсэн. Тэгээ яг их сургуулаа төгсчүүд яг Монгол Улсын их сургуулийг програм хангамжийн инженерийн мэргэжлэр төгсчүүд ингээл дипломоо гардаж аваад байж байгаа л яг өөртөөгөө нүүр тулаал ярьсан л та тий. Яг мэргэжлэрээ ажиллах юм бол манай мэргэжил чинь бас нэлээд эрэлт хэрэгцээтэй, өндөр цалинтай тий боломжийн одоо мэргэжил сонгогдсон. Тухайн үедээ бол бас шинэлэг мэргэжил байлаа шүү дээ. Тэгээ ингээд бодсон чинь яг ууган цэцгээ чи юу хийж чадах юм бэ гэдээ өөртөөгөө ингээд ярилцаад дотор хүнтэйгээ сонсоход ерөөсөн миний хамгийн сайн хийж чаддаг ажил бол энэ л байсан. Хүүхэд харах, гэр цэвэрлэх, хоол хийх, ерөөсөн хүнд туслах. Энэ ажилдаа би илүү дуртай байсан. Тэгээ их сургуулаа төгсчөөд 1 жил яг айлд гэрээ үйлчлэгч хийх сонголтыг хийсэн. Тэгээ энэ гэрээ үйлчлэгчээр ажиллаж байх 1 жилийн хугацаанд бол би асар их хэмээг сурсан, ойлгосон тий. Тухайн одоо ажиллаж исэн айлын ах эгчийн одоо гэрээр нь маш олон зочин гिचэн ирдэг. Тэгэл орсон гарсан болгон яаж энэ уугнаас шиг хөөрхөн охинтой болох уу гэл тий. Тэгэнгүүт яг энэ хэрэгцээ байдгийн бай нөгөө талдаа. Харин нөгөө талдаа яах вэ гэхээр яг над шиг сургалтын төлбөрийн проблемтэй тий. Эсвэл одоо ахуйгаа залгуулад өөрөө ажил хийгээд явах сонирхолтой байгаа ажил хайж байгаа эмэгтэйчүүдэд аль алинд нь одоо юм вин-вин боломж олгодог ийм юм байгаа юм байна гэдгийг яг тэр үедээ олж харсан гэсэн. Тийм байна. Эрэлт хэрэгцээ хоёуланд нь байгааг олж харсан байна шүү дээ тий. Тэгэхээр чи одоо тэр үед ихтэй сургуулаа төгссөн байгаад байдаг. Тэгэнгүүт дотор санаа нь бол энэ хийж чаддаг, энэ одоо тэрэндээ бас нөгөө сэтгэлээ шингээгээд ажилтсан учраас бас өөрөөгөө тий энэ талаар хий гэж бас батсан биш. Гэхдээ яг ийм шийдвэр гаргахад бол зарим нэг хүмүүс одоо эсрэг одоо байр суурьтай байсан уу яас одоо юу ийм сайхан сургууль төгсчөөд юу гэрээ ясрагч их юу ийм бизнес гэж юу авах вэ гэдэг юм одоо тэр үед бас тиймэрхүү одоо сорилттой тулгарч ирсэн үү? Яг миний хувьд нөгөө айлын том охин Дороо 4 дүүтэй. Тэгээ ээж аав маань назаар ерөөсөө охиндоо айгүйх итгэдэг. Намайг юу л хийн үү? Одоо тэрийг хүснээрээ хий. Одоо миний хийхийг хүссэн, сансан зорсны маань ерөөсөө хоригддгүй байсан. Тийм болохоор нөгөө надад айдас байхгүй. Одоо алдсан ч хамаагүй. Өөрийнхөө хийж үзхийг хүссэн бүхэл зүйлийгээ хийхэд нээлттэй байсан болохоор яг тийм проблемууд тулгарч байгаагүй. Харин нийгэм бол яах вэ гэхээр тийм проблем байгаа шүү дээ тий. Хүүхэд асрагч гэрээ үйлчлэгчийн үйлчлэгээгээл анх хийж эхлэнгүүт хөөх паст хэн ийм ажил хийдгийн тий. Ийм юм гэж байдгийм үү гэл одоо тэр үед бол энийг огтоосоо мэддэггүй байлаа. Тэр л том одоо сорилт байсан юм болов уу? Тэгээд одоо баг 13 гаруй жил болцсон байгаа гэж дүүсэн байгуулаа тий. Тэгэхээр чин зэрэг шууд 2011 оны үед 13 онд байгуулсан байна тий. За анх одоо тэгэд мэдээж энэ бизнес эхлэе. За санаагаа гаргачлаа. За тэгээд бизнес эхлүүллээ. За анхны үйлчлүүлэгчээ одоо яаж болсон бэ? Одоо ер нь яг анхны үйлчлүүлэгч тий тэр анхны одоо тохиолдлууд дурсахад бол бас их сонирн байх болол гэж бодод байна. Тэгээ ер нь айгүй гоё мэдрэмж эргээд дуурсахад тэгээ манай ажиллаж исэн одоо айлын манай ах эгч хоёр бол үнэхээр мундаг хүмүүс байсан. Тэгээ тэр хүн одоо тэнд би их сургуулаа төгсөөд
1 жил одоо ийм зай аваад яг энэ ажлыг хийгээгүй байсан бол өнөөдрийн ууган цэцэг магадгүй байхгүй байх байсан болов уу гэж боддгийн. Тэгээ яг тэнд ингээ ажиллаж явах хугацаанд манай ихч бол ингээл ямар ч хүний арга ивийг олдог. Ямар ч одоо бизнес харилцааг амжилттай болгодог тий. Хинтээ ч уулзсан тэр одоо ажил бүтэмжтэй болдог тийм супер ур чадвартай одоо эмэгтэй байсан. Тэгээ тэр хүнээс бол би одоо айгүй их сурсан гэж боддог. Тэгээд ихч маань нөгөө намайг айгүй сайн ажиллаж исэн гэл урамшуулад тухайн үед ч одоо 250 мянган төгрөгийн урамшуул өгчсэн. Тэгэл урамшууллын цалингаас гадна. Тэгээ урамшууллын мөнгөөрөө юу хийх үү гээл одоо бодож байгаа шүү дээ тий. Тэг ягаад ч миний зүрх сэтгэлд ерөөсөө энэ ажлыг хийн гэдэг юм бол угаасаа л байсан. Сонин одоо яаж төрсөн сайн мэдэхгүй байгаа л эс. Тэгээд урамшууллаа авангуудаа шууд 100 айл ороод компани байгуулна гэл. Тэгэл тэр чинь компани байгуулагдаг чинь хамгийн хэцүү юм нь нэр олох үед юм байлээ шүү дээ тий. Баахан нэр бичээлээдэг тий байх ёстой гэдэг. Тэгээд Happy Flowers гэдэг тухайн үедээ нөгөө англи хэлний сургалтанд суудаг байсан. Тэгээд тэр 1 жилийн хугацаанд айлд ажиллаж явах хугацаа бол надад маш их хэмээг өгсөн баг. Нөгөө айлын маань хүүхэд 1-р ангийн хүүхэд хичээлд нь хүргэж өгөөл аваад ах эгчтэй туслаад ам бол гурвуулахна байсан учраас би өөрөө бас их хурдтай ажилдаг байсан учраас надад айгүй их цаг гардаг. Энэ хоорондоо би нэгтлэн бодох бүртгэлийн сургалтанд суучж байгаа юм. Жолооны сургалтанд суучж байгаа юм, англи хэлний сургалтанд суучж байгаа юм. Бас ингээ ажил хийж байгаагийнхаа хажуугаар өөрийгөө огт хаяагүй гэх юм уу та сурч хөгжөхөө. Ингээд тэр англи хэлний сургалтанд сууж ирсний маань хэрэг гараад Happy Flowers гэдэг нэрийг анх одоо олж энэ компани үүсгэн байгуулж ирсэн. Тэгэл компани байгуулсан гэл амар аз жаргалтай ингээл гараал ирж. Тэгээ дараагийн асуудал нь яах вэ гэхээр опс яах вэ, тавилгаа яах вэ гэл зөндөө олон асуудлууд тулгарсан. Тэгээ ер нь нөгөө намайг эргэн тойрны ах トゥ хамаатан садан найз нөхдүүд маань өдр хилдэг байхгүй юу. Энэ ууг нь аягүй сэргэлэн яг юм суусан газраасаа шороо хатгадаг. Тэгээ хин нэгэн ямар юм хэлэхэд тэрийг заавал өөр дээрээ хүлээж аваад хэрэгжүүлээд ажил хэрэг болгоцсон байдаг гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд нөгөө яг ч тэр үе чинь нөгөө 5 сарын 27-ны өдөр анх манай компани байгуулагдчихсэн. Их сургууль амарчж байгаа байхгүй. Тэгээд тавилгаа яах вэ гэж бодсон чи ёо гэл ороод ирч. Тэгээд Монгол Улсын их сургуулийнхаа програм хангамжийн инженерийн одоо тэнхимийнхээ багш одоо эрхлэгч рүү холбогдоод тэгээд багшаа би юм компани байгуулах гэж байгаамаа. Тэгээд 103 сар та сургуулийн ширээ сандлыг хэрэглүүлээч гэт. Тэгсэн чинь багш болно тэг гэд. Тэгээд баруун дөрвөн замд нэг жижиг опс түрээслээд сургуулийнхаа ширээ сандлыг авчирч тавиад тэгээд тухайн үед одоо ингээд 100 айл ороод шав шар өнгийн эмүүс судалдаж аваад өөрөө нөгөө опсоо ингээд эмүүсэлтэй. Тэгээд яг тэр үед опсоо ингээд өөрийнхөө гараар ингээд хамгийн анхны юмаа бүтээж явахдаа яг тэр арийнх нь ингээд хан дээр нь одоо цаасаар ирвэхээ хийгээд тэгээд тэр ирвэхээ ингээд доороо ингээд багширсан их ирвэхээ байгаа байхгүй. Тэгээд дээшлэх тусмаа тараал ингээд тал тийшээ явж байгаа. Нисэж байгаа тий. Тэгээ энэ яг уу гэхээр ингээл энэ багширсан олон ингээл хүсэл мөрөөдөлтэй ирвэхэнүүд биш шүү дээ тий. Эдгээр ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилго руу хүрээд тэмүүлээд очиж байгаа гэсэн утгатайгаар тэр ханаа өөрийнхөө гараар бүтээж исэн. Тийм ээ гайхалтай бэлэгдэл байсан юм байна тий. Тэгээ одоо нөгөө их ч 2 өрсөн 250 мянга бол одоо бизнесийн хамгийн анхны хөрөнгө оруулалт болсон биш тийм үү. Тэгсэн. За тэр зөв газраас зөв одоо хувь тавилан руу одоо маш зөв гоё голдролоор ингээл орчлаа. За тэгээд нөгөө анхны үйлчлүүлэгч яаж болов? За одоо ашиг орлого олох ёстой шүү дээ компани байгуулсан хүн чинь тий. Тэгээд тухайн үед нөгөө бичгийн цаасны одоо 16% хуваасны нэг дээр ингээд хүүхэд асрагч гэрээ үйлчлэгч ингээд үйлчлэгээ үзүүлнэ гэд бичээд одоо принтерээр гаргаад бүгдийг ингээд жижигхэн тасалж байгаа л. Тэгэл нөгөө зайсангийн бүх одоо айлуудаар манай үйлчлэгээ авах боломжтой айлууд бол энд л байгаа гэж одоо бодоод тэр бүх ингээд айлуудаар 3 өдөр өөрийн 4 цаг хүртэл ингээд үүдэн дээр нь нөгөө реклама наагаал явсан. Ганцаараа. Үгүй найзуудтайгаа явж ирсэн тий. Тэгэл тэр чинь нөгөө анх удаага зайсангийн тэр айлуудаар явж байгаа хөөхстэй ямар гоё утгын яасан гоё ингээл бидний хувьд бол тэр чинь юм шинэ ертөнц шиг л одоо тэр үед санагдчихсэн. Тэг боломжийн хүмүүс л тэнд амьдарч байгаа л гэж тий одоо
харж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэл нохоод хөөгдөөл нөгөө харуулууд нь хөөгөөл оруулахгүй өстой инээдтэй юм болж ирсэн. Тэгэж 3 хоног нөгөө рекламад хараагаал. Тэгээ нөгөө хамгийн сүүлийн өдөр өөрийн 4 цаг хүртэл явцсан хүн чинь өглөө жоохон унтцсан. Тэгээ 11 өнгөрөөгөө сэрээд утсан асаасан чинь нөгөө дуудлага хадгалах үйлчилгээгээр л 99.0-9 99.11 99.10 гэл зөндөө гой дугаарууд залгацсан. Буцаага залгасан чинь л үйлчилгээ авах гэсэн ингээд. Тэгээ компани бол 5 сарын 27-ны өдөр үүсгэн байгуулад захиалга болвол 5 сарын 5-нд авч исэн. Тэгээ 6 сарын 5-нд авсан 4 айлтаа 7 сарын 1-ний өдөр зэрэг 4 асрагч өгж ажиллаа эхэлж ирсэн. Хүүхэд асрахад ер нь яа гэм бэ? Хэдэн насны хүүхдүүд голчлон яг ингээ асарга шаардагдаж эрэлтэхтэй байх вэ? Ерөнхийдөө 0-оос 12 насны хүүхдүүдтэй гэр бүлүүдэд илүү хэрэгцээтэй. Гэхдээ насны хувьд бол хязгааргүй л дээ. Одоо 20 настай хэрнээ хөгжлийн хувьд хоцрогдолтой, даунны синдромтой, аутизмтэй ч гэдэг юм уу. Ямар нэгэн одоо эрүүл мэндийн асуудалтай хүүхдүүд бол бас байгаа. Тийм болохоор нас хязгааргүй хардаг. Ер нь тэгээд асрагчтай яаж сонгож авдаг юм бэ? Одоо мэдээж ирэх хүмүүс ч ингээд нөгөө танихгүй хүнд хүүхдэд даатгаад аюулгүй байдал, эрүүл мэнд одоо бүх юм ингээд танихгүй хүнд ингээд орхиод яана гэдэг чинь их хэцүү шүү дээ. Итгэлцэл чухал, итгэл сэтгэлийн яаж олж авах вэ? Энэ дээр тэрийн анхны үйлчлүүлэгч нар чи ер нь яаж хандж ирсэн бэ? Одоо 7 сарын 1-ний өдөр тэр 4 айлд зэрэг одоо хүүхэд асрагч өгж эхэлсэн айлуудын маань 2 нь бол одоо ч байдаг. 2 ажилтны нь одоо ч гэсэн ажиллаж байгаа яг компанитайгаа нас чицүү. Тэгээ харьцангуй нөгөө яг тэр ажилтныг сонгон шалгаруулж авна гэдэг бол өөрөө мэдрэмж хүнийг таних нүд ахаад дээрээс нь хариуцлага судалгаа байгаа. Нөгөө хүмүүстэйгээ маш сайн судлана, ар гэрийн судлана, өмнөх ажлын туршлагын судлана, зан төлөвийн судлана гэж бүхэл талаас нь судалж үзнэ. Тэр үед бол ерөнхийдөө ууган цэцэг гэдэг одоо хувь хүн өөрийнхөө мэдрэмжээр л сонгож авч яасан гэсэн үг. Харин одоо бол шал өөр болсон л та. Тий. За тэгвэл хоёлоо дараагийн одоо үер үг гэх юм уу? Одоо нэгэнт итгэлцэл, ойлголцол, хүндлэл бас үйлчлүүлэгчдээс үнэлгээ дүгнэлт авчлаа. Бас өргөжинд хэлэн тэгээ мэдээж эрэлт ихтэй байж л одоо хүүхдэд харуулах одоо ийм шаардлага үүссэн тохиолдол цааш явна шүү дээ. Тэгэхээр яг одоо ингээд харахаар зэрэг за асрагчтай энэ одоо харьцах чамтай одоо тантай бас харьцах хандлагууд ингээл янз янзаар илэрж исэн баг тийм ээ баярлуулж эсвэл одоо зарим нь гомдоож гэдэг юм уу яг тиймэрхүү энэ үйл ажиллагааны явцад тиймэрхүү одоо харин жоохон ингээд тэндээс зарим юмаас бол хүмүүс урам авдаг штэ за би ингэж болохгүй юм байна за ингэвэл ингэх юм байж гэдэг юм уу яг ямар үйл явдлаас одоо ингээд жишээ дурдж болохоор байна тийм баярлуулж одоо гомдоож исэн үйлчлүүлэгчдийн тэндээс сургамж авч исэн тийм байдал ер нь нөгөө анх энэ бизнесээ анханасаа эхлүүлэхдээ ашигч юм уу мөнгө олно гэдэг сэтэл дээр ингээд би хийж байгаагүй. Нөгөө дандаа юм гэр бүлтэй хүн болгон тулгамжж байгаа асуудал болгоныг нь шийдэж өгөх боломжтой. Тэгээ асуудал хаана байна уу тэнд тэрийг шийдэж өгж байгаа шийдэж чадчих байвал урт настай. Эхний удаадаа бол энэ нь одоо ямар байх нь хамаагүй гэд ингээ эхэлчихсэн байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө нэг яг нөгөө санаан зөв болвол заяан зөв гэдэг шиг харьцангуй нөгөө харилцагч айлууд маань маш гоёор ингэж хүлээж авдаг. Тэгээ хамгийн анхны одоо юу гэдгийг гоё мэдрэмж өгжсэн одоо мэдрэмж гэхээр манай үйлчлүүлэгч айл маань асрагчигаа баярлуулад 10 сая төгрөгийн урамшуул өгнө гэл боодолтой 10 сая төгрөг тэрвэл гаднаас орж ирж исэн. Тэгэл тэр үед чи 10 сая төгрөг чи амар их мөнгө би амьдралтаа өөрөө ч барьж үзээгүй байсан болохоор бүр ингээл нэг тэр асрагчийн өмнөөс өөрөө авч байгаа юм шиг чин сэтгэлээс ингээ баярлж исэн. Юу гэдгийг яг нөгөө айлууд маань яах вэ гэхээр би ингээд бие маань өвдөөд бүр юм хэвтэрт ороод босч чадахгүй хэцүү ингээд байх үед маань танаа үйлчлэгээ манай амьдралд айгүй хэрэг болсон. Манай одоо танахаас ирсэн асрагч надад ингэж туслаад гэл эргүүлээд нөгөө нэг юм одоо тэр баярсан сэтгэлээ илэрхийлэх бас айгүй гоё мэдрэмжийг төрүүлдэг. Тий. Нөгөө талдаа яах вэ гэхээр нөгөө хүн болгоно л янз бүрийн одоо аашаар шинтэй өөрийн үзэл бодолтой байгаад байгаа шүү дээ тий. Тэнгүүд энэ маань өөрөө маш чухал үн цэнтэй үйлчлэгээ таны гэр бүлд одоо маш том хөрөнгө оруулалт оруулж байгаа гэдгийг бас ойлгохгүй хэсэг гэр бүлүүд байдаг.
Тэр нь яг уу гэхээр энэ хүн манай гэрийн зарц бүх юм хийж явах хэвээр. Яг л ингэдгийн гэл одоо ийм байдлаар харьцдаг, ханддаг ч гэдэг юм уу. Тэр ийм хүмүүстэй болвол харилцаж ойлголцоход айгүй хэцүү байдаг. Тэгэд магадгүй жоохон сошиалд нэр хүндтэй тий олон дагагчтай за эсвэл юу гэдгийг одоо том карьертэй ч гэх юм уу ийм хүмүүстэй бас зарим талаараа харилцахад хүндрэлтэй байдаг. Үзэл бодлоо, үйлчлэгээний стандартаа тий одоо даах ёстой дүрм журмыг ингээд хэлэхэд хүлээж авахгүй өөрийнхөөрөө дур зоргоор аншлах энэ хандлага бол жаахан урам хугалдаг гэх юм уу. Тэгэлгүй энэ ч одоо маш олон хүнтэй харьцсан хүн болгон өөр хүмүүсийн хандлага харилцаа одоо хүмүүжлээс шалтгаалаад өөр л юм хүлээж авч одоо тэгээд туршлага болсон байх л та. За мэдээж хэрэг одоо энэ маш олон манай Монголын бүсгүйчүүд, ээжүүд тэгээд одоо хүүхэд төрүүлсэн тэр үед одоо асаргаа шаардсан өндөр настай ээж аавтай бүх хүмүүст л одоо энэ одоо хүүхэд харах энэ асаргаа одоо энэ асархуйн гоё энэ эдийн засаг гэдэг энэ гоё нэршилтэй тийм үү. Энэ үйл ажиллагаа, энэ үйлчлэг бол зайлшгүй хэрэгтэй. Ягаад тэгэхээр эн чинь залуу хүмүүс хүүхдүүдэд харуулах гад нэг хоёр зайтай ойрхон хүүхдтэй ч байж болон төрчихсөн тийм. Тэгэхээр зэрэг нь өөрсдөө тэд нар чинь залуу насн дээр бас хөдөлмөрлөөд карьер одоо амжилт гаргах гад тэгээ ажил амьдралаа тэнцвүүлэхийн тулд бас гэр бүлийн доктортой байдлаа хангахын тулд тийм үү. Аав ээжүүд одоо бас гэр бүлийн хувьд ингээд сайхан орлоготой, ол зомогтой ажиллаа хийгээд ингээд явах тулд бол энэ үйлчлэг их чухал шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ тэнцвэртэй байдлыг хангахын тулд танаа байгууллага бол маш одоо чухал үйлчлэгээнүүд гаргаж ирсэн ийм олон төрлийн үйлчлэгээ төрж болсон байна л да. За тэгээ хоёлоо дараагийн одоо удаад би энэ одоо бизнес үйлчлэгээ хийгээд танах одоо 13-4 жил болсон одоо өчнөн сайхан туршлагатай болсон байна. Одоо өргөжөд ер нь хэдэн салбартаа хичнээн ажилтнтай хүний нөөцийн хувьд ямар хувь байна? Яг Happy Flowers маань байгуулагдаад 13 жил боловч яг одоо энэ салбарт ажиллаж байгаа миний хувийн одоо туршлага маань бол 20 жил гэж хэлж болно. Тэгээд энэ одоо туршлага дээр үндэслээд бол одоо манайх 4 салбар компанитай, орон нутагт Эрдэнэтэд салбартай, Улаанбаатар хотод 2 хүүхэд харах төвтэй. Нийт 200 гаруй ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэг яагаад одоо энэ салбаруудыгаа бид нар байгуулж байгаа гэхээр хүмүүс мөнгөтэй л хүн энэ үйлчлэгийг авдаг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Тийм шүү дээ. Тэгж ойлгодог. Тэгвэл бид нар энэ үйлчлэгийг илүү хүртээмжтэй тий маш олон гэр бүлд боломжтой олон төрөлт хувилбараар одоо хүргэж хөгжүүлэх нь чухал гэж үзээд хүүхд харах төвийнхөө салбаруудыг нээсэн байгаа. Тэгээд улсад мэдээж хэрэг одоо эдийн засгийн хувьд ч гэсэн маш их одоо үр өгөөжтэй татвар төлж байгаа. Танах 2024 онд үлээ танах нэг шилдэг татвар төлгөж боллоо. 24 онд болохоор манайх шилдэг ажил олгогч байгуулсан. Тийм. Ер нь одоо 13 жилийн хугацаанд нийтдээ 20 гаруй мянган харилцагч айлд үйлчлэгээ үзүүлж 12 мянган ажлын байр бий болгосон байна. Урт болон богино хугацааны. Улсад бол тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн байгаа. Энэ маш том маш сайхан амжилт. Бахархан одоо бахархалтай сайхан байна. Тэгээ одоо манайх ч ингэдэг шүү дээ хүний нөөц болохгүй байна. Одоо Филиппинээс ч юм уу гэрээ үйлчлэгч гадаадаас авчирж байна. Монголдо хүний нөөц болохгүй байна гэл ингэдэг. Танах өрний асрагчдыг сургаж мэрэгшүүлэх тогтвортой ажлын байраар хангаж одоо энэ цаашид яг энэ салбарт бид нар чи одоо энэ хүний нөөцөл хамгийн чухал шүү дээ. Мэрэгшүүлж чадваржуулж одоо энэ тал дээр одоо ямар арга хэмжээ авч яаж асрагчдаа сунган шалгаруулж яаж одоо мэрэгшүүлдэг юм бэ? Манайх 2021 онд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тусгай зөвшөөрөл аваад Happy Flowers эдүү гэж сургалтын төвийг байгуулсан. Тэгээ хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, эцэгтэй туслах, өндөр настан асрагч гэдгээр тус тусад нь эндгсжүүлсэн ийм сургалтын зөвшөөрөл аваад мэрэгжлийн одоо ажилтан бэлтгэдэг болсон. Үүгээрээ дамжуулаад ажилчдаа сургаж бэлтгээд ажлын байран дээр гаргадаг байгаа. Ер нь хүний нөөцийн хомсдолтой гэд салбар болгондоо ярьдаг боловч эргүүлээд яах вэ гэхээр манай салбарын хувьд бол 55 нэмэх насны эмэгтэйчүүд илүү энэ салбарт бас амжилттай ажиллах боломжтой байдаг. Яа тэгэхээр Монголд бол хүний нөөцийн хомсдолтой байна гэдэг нь хөдөлмөрийн насны буюу одоо 18-аас 45 хүртэлх насны хүмүүстээр л яригадаад байдаг. Гэтэл Монголд хөдөлмөр эрхлэх боломжтой 75 мянган
одоо эмэгтэйчүүд одоо сул байна гэдэг судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 55 нас хүрээл хүмүүс тэтгэвртэй гарчдаг. Тэтгэврт гарсан гэхээр л хүн биш болол хаана энэ тэнд очихоор ажилд авахгүй, ажлын байр олдохгүй. Энэ нас заачаал зар тавьж идэг тий. Тэгээд тэгэхээр харьцангуй манай салбар дээр баг гэх юм уу? Тэгээ одоо нууц биш бол үйлчлэгээнүүд би үн тарифыг бас сонсогчтой одоо мэдгдүүлмээр байна. Тэгээ одоо танай асрагч нар хэдэн төгрөгийн салиа авдгийг нууц биш бол одоо бас үйлчлэгээний тариф үн ямар хувь байх вэ? Үнийн хувьд бол одоо манайх чинь энэ үйлчлэгээнүүдийг цагаар, өдрөөр, хоногоор, сараар тэг ингээл янз бүрээр өгж байгаа шүү дээ. Цагаараа бол нэг цагийн 20-25 мянган төгрөг, нэг өдрийн 150-180 мянган төгрөг, нэг өдөр гэдэг чинь өөрөө бүтэн ажлын 9 цаг орж байна. Нэг хоног буюу ороо очиод өглөө буух буюу нийт 14 цаг нь 250 мянган төгрөг. Сараараа бол 3 сая 500-аас 5 сая 500 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгаа. Тэгээ энийг нөгөө одоо хүүхэд асрах үйлчилгээний үнийг хүмүүс сонсохороо одоо үнэтэй байна гэж зарим хүмүүс ингээ хараад байдаг. Тэгээ би хувьдаа ингээд харахаар энэ бол маш хямдхан үн гэж бол боддог. Яа тэгэхээр ер нь бол дэлхийн бүх улс орнуудад бусад ажил мэргэжлүүдээсээ илүүтэйгээр хамгийн өндөр цалинтай ажил мэргэжлийн одоо хоёрт нь IT-ийн дараа энэ салбар ордог шүү дээ. Яа тэгэхээр одоо үйлчлэгээнүүд бол энэ хүний хөлс хүч орсон хөдөлмөр шингэсэн үйлчлэгээ чинь өөрөө үнэтэй байх хэвээр. Тэнгүүд манай монголчууд болохоор тэрийг үнэлдэггүй юм бэл. Бид нар үйлчлэгээ авах гад жишээ нэг цаг 30 минут гоо сайханд ороод гарахад л 150 мянган төгрөг төлдөг. Тэгвэл бүхэл бүтэн хүүхэд асрагчийн бүтэн 9 цагийн хөлс нь 150 мянган төгрөг байхад үнэтэй биш байгаа үстэй. Тэр ингээ харьцуу. Тийш бүр хүнээ хүүхдээ хамгийн үнцэнтэй зүйлээ даатгачаад итгэчгээд тэгээд бас энийг үнэлэхгүй байх гэвэл бас болохгүй. Энэ бол одоо хүүхдийн аюулгүй байдал, гэр бүл мэд нөгөө хүүхэд байтугай одоо хөвгчд настай хүмүүсийг ч гэсэн тий итгэлж одоо нөгөө хүмүүс бүр сэтгэлээ зориулж ингэж харж байхад бол энэ үнэлгээ бол бас байж болно л тоо. Тэгээ ерөөсөө бас ингэж байгаа шүү дээ. Одоо асрах одоо энэ асрахуй үйлчлэг нь ерөөсөө өөрөө татварын орлого нэмэгдүүлэх одоо ийм боломжийг бас олгож өгч байгаа шүү дээ. Тэгээ эдийн засаг, бизнесийн хувьд ч гэсэн маш том ач холбогдолтой тийм ээ. Тэгэхээр манад энэ асархуй үйлчилгээний ер нь юу гэдэг юм бэ? Энэ салбарыг хөгжүүлэхэд одоо нийгэмд ч гэдэг юм ингээд тулгарч байгаа та нарт одоо бэрхшээл юу байдаг вэ? Ер нь бол Монголд асархан үйлчилгээний тухай одоогор бол ямар нэгэн одоо хууль эрх зүйн орчин зохицуулалт байхгүй байна. Ерөнхийдөө нөгөө хүүхэд асрах үйлчилгээний тухай хууль гэж нэг хуучин батлагдчихсэн. Тэр нь болохоор гэрийн нөхцлөөрөө нэг 3-5 ч юм уу одоо өөрийнхөө орчин орон зай тохируулаад хүүхэд харах одоо нөхцөлтэй гэх юм уу улсаас одоо нэг хүүхдийн хоолны мөнгөд 70 мянган төгрөг өгдөг ч үлээ. Тэг тийм хууль л одоо батлагдчихсэн. Өөр бол орчин нөхцөл байхгүй. Тэр энэ салбар маань өөрөө одоо асархуун салбар гэдэг чинь өөрөө маш том салбар. Дэлхийд одоо эдийн засгийнх нь бараг 70-80% нь дангаараа эзэлж байгаа ийм том салбар байгаа даа шүү. Тэгэхээр ер нь бол хүүхэд хөгшөд те одоо энэ хамгийн чухал асуудал байгаад энэ одоо сүүлийн жилүүдэд бол жил ирэх тусам л нас уртсаж जैन те энэ хэрээрээ л энэ үйлчлэгээний эрэлт хэрэгцээ өснө те ялангуяа Монгол маань өөрөө хүн ам цөөтэй хүн амаа одоо өсгөх ингээ бодлого баримтлаад ажиллаж байгаа одоо ийм улс орны хувьд хамгийн чухал шийдэх ёстой салбар нь бол энэ салбар байгаа даа байхгүй. Гэтэл Монголд 0-2 насны хүүхдийг харах ямар ч орчин нөхцөл байхгүй. Тэгэхээр тэр 0-2 насны хүүхэдтэй ээжүүд бол ерөөсөө гэртээ хүүхдээ хараад нам сувгээс өөр сонголт байхгүй. Тэгэл бид нар зүгээр ингээл бодоход за би нэг их сургуулийн оюутан байлаа гэж бодъё л доо тий. Яг төгсөх төхөөд ирлээ 4-р курс, 3-р курстэй нэг найз залуутай болол за төгсгөө алдаад ирэнгүүтээ жирэмсэн болоод төгслөө гэж бодъё. Тэгэл төрлөө нөгөө 4 жил 2 жил гэртээ хүүхдээ хараа суух болчих жоох. Тэгвэл 4 жил мөнгөө төлөөд цаг заваа зориулаад нөгөө сурсан мэдлэг боловсрал юм чинь хоолтойгоо
алга болчихж байгаа. Тэгээ хараад өх аав ээж бол ер нь аав ээж нь байсан ч гэсэн эн чинь аав ээжүүд өөрсдөө бас хөдөлмөрлөөд одоо та түрүү хэлсэн шүү дээ 55 нэмэх гэд хүмүүс ингээд ажил хөдөлмөр эрхэлжээвэл олон аав ээжүүд нь ажил хийгээд өөрсдөө ч тэд нар одоо карьер ажиллаа хийгээд амжилтаа гаргаад ингээд явхад бол энэ үйлчилгээ энэ салбар их чухал байхгүй. Ягаад гэвэл эн чинь өөрөө эдийн засгийн одоо тэр ач холбогдлоороо маш өргөн том хүрээнд байгаа. Тэгэхээр сая хоёлаа ярьжсэн одоо сая энэ хууль нэг гарах гэж байгаа сураг байсан уу яасан? Асархан үйлчилгээний. Тий, инх туяа гишүүн одоо энэ асархан үйлчилгээний тухай хууль одоо эхний хуулийн хилцүүлгээ бол хийчихсэн. Тэгээ одоо өргөн барих ер нь бол баг өргөн барьсан байгаа бах. Би сарын өмнө бол юу гэхэд удахгүй өргөн барих гэж байна гэдэг мэдээлэл байсан. Тэгээ тэрэн дээр бол яг энэ хүүхэд асаргаа гэхээсээ илүүтэйгээр илүү ахандын асаргаа тал руугаа тэр хууль нь байсан. Одоо танах бол ингээд одоо яг адил төстэй бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг одоо яг танаатай адилхан юм байгууллагууд хэд вэ? Яг улсын бүртгэлтэйгээрээ бол 21 байгууллага байдаг гэдэг юм билээ. Яг үйл ажиллагаа явуулдаг бол нэг 3-4 газар бол байдаг бах. Гэхдээ яг тэд нар бол яг зуучлал гэдэг утгаараа л үйл ажиллагаагаа явуулдаг бах. Яг манайх шиг яг энэ асархан бүх төрлийн үйлчилгээгээр цогц одоо ингэж үйл ажиллагаа явуулдаг газар бол байхгүй байх гэж бодож байна. Танахад мэрэгжлийн түвшинд олон сүүлднэр их гоё юу нэгс яасмсан ш танад нэг үйлчилгээ. Одоо нөгөө эрэгтэйчүүдийн эрэгтэй хүүхэд тасрагч гэдэг тий эрэгтэй хүүхдийн одоо хөгжлийн ментор гэдэг энэ үйлчилгээ одоо нэвтэрсэн байгаа юм. Нэвтэрсэн байгаа. Тэгээ би нөгөө 25 оны 4 сард Англид нөгөө олон улсын конкурст оролцохгоо очоод тэр конкурс дээр айгүй олон эрэгтэйчүүд байсан байхгүй. Би гайхаад тэгээ ингээ асуугаад ярилцсан чи эрэгтэй найны одоо тэр чи мэн найны буюу мэни гэж нэрлэдэг юм байна л да. Тэгээ тэр чинь нөгөө эрэгтэй олон эрэгтэй хүүхдүүдтэй ийм гэр бүлүүдэд айгүй хэрэгцээтэй байдаг. Нөгөө ээж аав нь хоёулаа завгүй хөвгүүдтэй нөгөө ундаг дугуй унах ч юм уу, хөл бөмбөг тоглох ч юм уу, уулан далахх ч юм уу, эсвэл эрэгтэй хүн гэж ямар зан төлөвтэй байх ёстой, яах ёстой, их ёстой гэдгийг ийм байнга чиглүүлээ заагаад өгч чадахгүй учраас тийм хүмүүсээр аваад үйлчлэгээ авд юм байна. Тэндээ санаа аваад тэгээд энэ ер нь хэрэгцээтэй юм байна гэд хэрэгжүүлсэн. Тэгээ үйлчлэгээний үйл ажиллагааны чиглэл юм ч нэмэгдээ. Тэгээд тэр үйлчлэгээ надад их таалагдсан. Эрэгтэй хүүхдийг бас тий эрэгтэй хүн одоо манад ч бас өргөх тулгуулсан эмэгтэй ганц үе эмэгтэйчүүд байдаг тий. Тэгээд ингээд за хүүхдээ одоо яг ингээд эрэгтэй хүүхдээр харуулвал эн чинь аавынх нь оронд баг аав болоод заад сургана асуулт харилцаанд арай эерэг өөр нөлөөтэй болоо гэж харж ирсэн. Тий. Одоо эрэгтэй хүүхэд тасрагч маань ялгаатай нөгөө нэг бусад эмэгтэй хүүхэд тасрагч нар бол нөгөө full time буюу их цагаар ажиллаж байгаа шүү дээ. Эрэгтэй хүүхэд тасрагч бол тэгж ажиллах боломжгүй. Ер нь нэг айлд бол 2-3 цагийн л хэрэгцээ байгаа гэсэн үг тий. Тэгээд ер нь одоо энэ асархуйн эдийн засаг гээд за тэгээд эн чинь одоо чөлөөт айл гэр бүхэнд байдаг одоо энэ хамгийн чухал үнцэнтэй одоо энэ хүүхэд харах те асаргааны энэ ажлыг хийж байгаа энэ үйл явц одоо юу гэдгийг эдийн засгийн бусад хөгжингүй орнуудад бол энэ чинь нэг эдийн засгийн дэд бүтц гэдгээр явцдаг штэ. Тэгэхээр зэрэг манад эдийн засгийн дэд бүтц гэх нь байтугай бид одоо бас те хууль эрх зүйн хувьд татврын бодлогодоо ч гэсэн нөгөө түрүүн хоёлынгийн ярьснаар бол энэ татврын бодлогодоо өөрөө дээр нь маш олон бас дагалдах зүйл аваад ирдэг. Одоо жишээ нь нөгөө хүүхэд төрүүлэх тий хүн ам зүйн бодлогод хүртэл хамгийн чухал нөлөөтэй байхгүй энэ ажил хөнгөвчлөг ажил хийх одоо нэгэн тийм одоо энэ салбар хөгжих бол бүрэн боломжтой. Тэгэхээр зэрэг ер нь та болоод ингээд нөгөө гадны орнууд руу бас туршлага судлал зөндөө явсан баг. Яг энэ салбарыг хөгжүүлэхэд эдийн засгийн хувьд юм уу эсвэл татврын бодлоготой юм уу? Асуудал ер нь хаанаа байгаад байна? Яагаад ийм удаашралтай яагаад энэ бас анхааралтай авдаг нэг асуудал нэг байдаг юм бэ? Гадны орноос ингээд судлаад ирэхээр одоо танд юу гэж боддог вэ? Энэ бизнесийг бид цаашаа 5 жилийн дараа 10 жилийн дараа яаж харвал зөв бэ? За яг ингээд улс орнуудаар яваал туршлага судлаад явж байхад тухайн улс орнуудын нэг номерын шийдэх ёстой асуудал нь энэ асархуун салбар буюу энэ хүүхдээ хинээр харуулах юм те. Ахмад настай аав ээжигээ хинээр харуулах юм.
магадгүй хэн нэгэн гэр бүлийн хүн тагалгаанд орцсон гэрээр хэвтэрт байдаг бол энийг яаж шийдэх юм бэ гэдэг энэ асуудал бол нэг номерын шийдэх ёстой асуудал юм байл. Тэгээ нийгмийг бол бүтээж байгаа зүйл чинь хүн шүү дээ тий. Хүний цаана бол амьдрал буцалж байгаа. Тэгээд тэр хаалттай хаалганы цаана айл бүрийн амьдрал дотор энэ асуудал байсаар л байгаа. Тэгээ нэг номерт энэ асуудлыг нь шийдчихэж дараа нь бид нэр дараагийн асуудлуудаа ярих хэрэгтэй юм байл. Тэгээ яах вэ гэхээр одоо ямар сайндаа юу гэдгийг энэ хүүхд тасрах үйлчилгээний тухай, асархан үйлчилгээний тухай хууль батлагдана гэл ингээл явахт нь бол би одоо аль болох өөрөө очиод өөрийнхөө мэдсэн сурсан туршлага судалсан зүйлийгээ хэлж яриад явдаг. Эргүүлээд энийг тэр хүмүүс ямар сайхан гоё ингээд хүлээж авчаад ажил хэрэгэх болгох тал дээрээ бол ерөөсө болгохгүй юм. Удаашралтай гэсэн үг. Харин татварын тал дээрээ бол энэ үйлчилгээ маань өөрөө татвараас хөнгөлөгддөг. Одоо яг энэ улсын стратегийн түвшинд хөгжүүлэх шаардлагатай салбар гэдэг утгаараа одоо татвараас хөнгөлөгддөг юм бэл. Ер нь тий нөгөө гадаад улс орнууд чинь татварын буцаалт өгдөг шүү дээ. Тий татварын буцаалт өгнө. Тэгжээж одоо энэ салбарыг нэг хөгжүүлэх дээр нь одоо энэ яг л одоо юу гэдэг нь эдийн засгийн бас өр нөлөөгөө бодсон ч гэсэн энэ зөв болох юм л та. Тэгэхээр манад бол одоо бас энэ байхгүй зү. Гэхдээ нэг хүүхд харах нөгөө хүүхдийн мөнгөн дээр янз янзын нэг асуудал болж байгаа л нэг хэдэн төгрөгөдөг гээд тэрнээсээ салдагдaltaй тэрнээсээ илүү эдийн засагт одоо ямар ч үр ашиггүй ийм зүйлүүд бол зөндөл гардаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ гадны улс орнууд яг энэ салбарыг хөгжүүлсэн туршлагаас бол одоо айл улсын ямар одоо туршлагыг одоо манай Монголд нутагшуулбал хэцүү байх вэ? Надад бол хамгийн ойрхон одоо санагдсан нь бол Солонгос улсын туршлага байсан. Тэгээд Солонгос яадаг вэ гэвэл ер нь одоо би ярианыхаа эхэнд ч ингээл хэлээл байгаа. Энэ яг уу гэхээр энэ үйлчлэгээ маань өөрөө одоохондоо харамсалтай нь манай үйлчлэгээ бол дундаж болон дунджаас дээш түвшний гэр бүлүүдэд зориулсан л одоо үйлчлэгээ байгаад нь шүү дээ тий. Тэгвэл бүх одоо нийтэд хүртээмжтэй яаж болгох вэ гэдэг асуудлыг бас бид нэр ингээд бодож ажиллаж байгаа байхгүй. Тэгээ энэ нь ямар туршлага вэ гэхээр Солонгосын туршлага. Солонгос яах вэ гэхээр одоо бүх хүн ам зүйн судалгаагаа гаргаад гэр бүлүүдийгээ амжиргааны түвшнийхэн хувьд ангилдаг. Одоо A, B, D, C гэдэг ингээд дөрвөн ангилчихж байгаа байхгүй. A ангилалд байгаа одоо гэр бүл бол 100% одоо улсаас энэ асрагчийн төлбөрийг төлдөг. B ангилалд байгаа гэр бүлүүдэд 80%-ийг нь улсаас төлж өгдөг. D одоо C ангилалд байгаад нь 50%-ийг нь D ангилалд байгаад нь 20%-ийг нь ч гэдэг юм уу ингээд төлж өгдөг. Гэтэл одоо бид нар бол Монголд одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон одоо нийгмийн даатгалаар эсвэл эрүүл мэндийн даатгалаараа ч юм уу те одоо аль нь байдгийн бид нар тэгтээ тэргүй нийгмийн даатгалаа төлж байгаа буцаалтаа авч чадахгүй энэ үйлчилгээнүүдээ авч чадахгүй байгаа юм чинь төрсэн ээжүүд маань энэ одоо нийгмийн даатгалаараа энэ үйлчилгээг авдаг байх боломжтой хөгжих боломжтой байгаа байхгүй яг Солонгос шиг тий. Гэтэл нөгөө яг амжиргааны төвшин доогуур хүмүүст бол бас эн чинь айгүй хэрэгтэй байгаа байхгүй. Маш олон жаахан хүүхдүүдтэй байдаг. Тэгээ ээж бол хүндрэлтэй төрдөг. За олон жаахан хүүхдүүдтэй маш их ядарч байгаа. Яг тэр хүмүүст бас энэ үйлчлэг хэрэгтэй байгаа байхгүй. Мөнгө төлөөд авъя гэхээр чадамж байхгүй байгаа шүү дээ тий. Үүнтэй холбоотой нэг жишээ байгаа шүү дээ. Нэг 2 ихэр хүүхэд төрүүлээд ээж 5 хүүхэдтэй 3 нь бол сургуулийн насны 3 хүүхэдтэй. Тэгээ 2 ихэр хүүхэд төрүүлээд гэртээ ингээд хүүхдээ хөхүүлээд сууж байхдаа яг цуугаагаараа ингээд өнгөрчихсөн дүүг саяхан одоо 23 онд болсон шүү дээ энэ үйл явдал. Тэгэхэд энэ яадгүй гэхээр тэр ээж чинь нэг хүүхэдтэй бид нар л яаж ядардаг вэ? 2 хүүхэдтэй тэр ээж шүний хэд сэрээд одоо юу гэхээр тэр ачааллыг авч чадахгүй ядаргаанд ороод тийм бас маш их ядралтай болно шүү дээ. Тэр гэр бүлийн хувьд нөхрийг бас буруутгах арга байхгүй. Хөрх юм нөгөө таксиндаа яваал хүүхдийнхээ памперс хүүг залгуулаад нөгөө хоолтой байлгах ажлаа хийхгүй бол болохгүй байгаа байхгүй. Тийм болохоор яг энэ хүмүүсийн үйлчлэгээ маань бүр илүү хэрэгцээтэй байгаа учраас энийг бид нар тэр эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаараа дамжуулаад яг зорилттой хүмүүст нь хүргэж хөгжүүлэх боломж бол байгаа. Саяны кейсийн жишээн дээр бол танай байгууллага бас оролцсон тий. Тэгээ яг энэ мэдээ би өөрөө одоо 3 жаахан хүүхэдтэй. Тэгээ хүүхэдтэй холбоотой асуудалт бол нэлээд одоо хариуцлагатай ханддаг, ач холбогдол өгдөг л дөө. Тэгээ яг энэ мэдээг сонсоод сочирдоод
манай байгууллага бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг нас хүртэл нь хүүхдүүдийг харж өгсөн байгаа. Үн төлбөргүйгээр. Баярлалаа гэж хэлье. Маш сайхан Баярлалаа. мэдээ байна. Одоо тэг яг хоёлаа саяны ярьжсэн ярианаас ингээ харахад бол ерөөсөө одоо төр хувийн хөвшил бас хамтарч ажиллах юм шаардлага, хамтарч одоо бүр бодлого боловсруулах ийм шаардлага үүссэн байгаа даа байхгүй юу? Ягаад тэгэхээр зэрэг хувийн байгууллага яг хөгжөөд ашиг олоод байна ингээл өөрөөр харж магадгүй. Гэвтэл төр өөрөө оролцож ирж нөгөө ярьсан зорилтод бүлгийн хүмүүсийг тийм үү ажил хийх эрхээр нь ажил хийгээд үр хүүхдүүд нь ч гэсэн одоо зөв хүмүүжээд тэр үйлчилгээг аваад одоо аюулгүй байдал нь аваараас л янз янзын байдлаас бол хол байна шүү дээ. Энэ яг хөө ингээд эдийн засгийн хувьд их боломжгүй юм шиг бас ажил харах л байх л да. Яг манайхан. Гэхдээ бид бол энийг зайлшгүй салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Энд бол танаа байгууллагын одоо нөлөө одоо маш чухал байна байх гэж итгэж байна. За ингээд ямар ч байсан хоёулаа 5 10 жилийн дараах тэгвэл Happy Flowers одоо ямар байх вэ? Ямар төлөвлөгөө, ямар зорилт тавьсан байна? За бид нар бол нөгөө яг 10 жилийн дараа гэхээр Happy Flowers-ийн одоо яг асархан бүх үйлчлэгийг багтаасан тийм цогц төвтэй болохоор төлөвлөж ажиллаж байгаа. Тэгээ үүнээс одоо ойрын хугацаанд гэх юм бол одоогор бол манайх 2 хүүхэд гарах төвийн салбартай байгаа. Тэгээ энэ хүүхэд гарах төв маань бас Монголд шинэлэг сонирхолтой маш хэрэгцээтэй хөрх үйлчлэгээ. Тэгээ энэ болохоор яг тэр Аз нам хөндлөн хэмжээний конференцд орж явах явцдаа одоо яг энэ Азийн улс орнуудын жишг юуг судалж ирээд би хийсэн. Тэгээ энэ яг үгээр ерөөсөө нөгөө цэцэрлэг болвол ажлын 5 өдөр 8-аас 5 л гэсэн эсвэл 6 л гэсэн хуваараар авдаг тий. Гэтэ хүүхдээ нэг өдөр цэцэрлэгт аваачаад өгж болдгоо шүү дээ тий. Гэтэл нөгөө нэг яг гэрээр хүүхдээ харж байгаа ээжүүдэд маань төрөл бүрийн л хэрэгцээ үүсэж штэ гэр бүлүүд. Тэг нь онцгойлсон тусгаалсан тий нэг визэнд ормоор байна. Аав ээж нь өвдөд эмнэлэгт очиод эргэж тогломоор байна. Бас гэртээ хүүхдээ харж байгаа ч гэсэндээ өдөрт нэг 2 цагийг өөртөө зориулаад сургалтанд суумаар байна. Эсвэл гоо сайхандаа анхаарад фитнест явмаар байна. Хум суруугаа янзлуулмаар байна тий. Ингээ хаяа нэг найз нөхдөдөө гарч ормоор байна. Нөхөртөөгөө болцмоор байна гэж зөндөө хэрэгцээ байгаа байхгүй. Гэтэл энэ үед яг уу гэхээр ам бүлцөөтэй тэгэл нөгөө ах トゥ найз нөхөд дүүнрээ дуудана нөгөө дүүс нь гуугаал олдохгүй. Тэгэл хүүхэд харах хөнгүү гэдэг шалтгаанаар үргэлж өөрийгөө хойш нь тавиал юм болгоны ард үлдээд байдаг. Тэгээ энэ асуудлыг нь шийдэх зорилготойгоор манайх Монголын хамгийн анхны 24/7 ажилтдаг хүүхдээ цагаар өдрөөр хоногоор хэрэгцээтэй үедээ хизээч өгж болдог нэг сартай нэраагаас ахуулаад бүх насны хүүхдийг харж өгдөг ийм 2 хүүхэд харах төвийн салбарыг ажиллуулж байгаа. Одоо 6 сарын 24-нд эхний салбар маань 2 жилийн ойн болох чинь. Дараа хаана байдгийн салбар? Хүннөө 22 хотхон Ярамгийн Бэлмантын Ерсэдийн сотхон гэд одоогор 2 салбартай. Тий. Энэ өстой гой салбар. Тэгээ энэ үйлчлэгээ бид нар одоо Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймагта одоо нээх төлөвлөгөөтэй байгаа. Дээрэс нь нөгөө ахмадын асаргаагаа бид нар бас яг энэ хүүхд харах төвшгөө яг ийм хувилбараар хийхээр төлөвлөж байгаа. Сая би нөгөө Америк нэгдсэн улсын Денвер хотод олон улсын конференцд оролцоод эрэхтэй тэнд хин ахмадын асаргааны төвүүдээр явж нэлээд сайн судалгаа хийсэн. Одоо болохоор манайх ахмад настнуудыг гэрээр нь очиод харж өгöd байгаа. Тэгэнгүүт асрагч ахмад настан гэд хоёрхан хүний хоорондын харилцаа үүсээд байгаа байхгүй. Тэгвэл тэр ахмад настанд нийгмийн харилцаа дутагдаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар ахмадуудыг яг ийм мини хувилбараар хүүхэд харах төвшгөө нэг доор 10-аас 20 ахмадыг хамттанд байлгаад одоо цуслангийн байршилд асрагч нараар харуулах ийм одоо шинэлэг ахмадын асаргааны төвийг нээхээр одоо ажиллаа төлөвлөлөөд хийгээ явж байгаа гэсэн. Маш сайхан төлөвлөгөөнүүд. Тэгэд энэ ахмад насны асаргаа гэснээс за одоо би нэг юу юм 2 жилийн өмнө юм уу да. Америкт бас явж байхдаа Америкт бас ингээд бас олон монголчууд бас ажил хийгээл амьдарч байгаа. Тэгээд яг өглөө 10-аас өдөр 4 цагийн хооронд ингээд ахмад одоо нэг Америк одоо настай хүнийг асрахтаа бүр $250 авдаг юм билээ л дээ. Тэгээд тэнд яг нөгөө копигийн чанжиг бол ингээд нэг тийм хүндрэлтэй байхгүй хань болно гэдэг үгээр. Тэр хүн чинь бас нөгөө нийгэмд ингээд нас ахаад өөр хүүхдүүд нь бүгд л ажилтан чинь ганцаардж байгаа. За би энэ мөнгөн дүүн яагаад хэлж ийн гэхэлэр зэрэг бид нар бас тийм тооно юу байх цаг нь эрхэл байх л та. Ерөн зүгээр тийм бүр байрлаж ажилтдаг. За байрлаж ажиллах дуртай давуу тал гэдэг ингээд одоо зөндөл байдаг юм байл л дээ.
бас дахиад 1-2 дахин одоо их мөнгөн дүн сонсогдсон шүү дээ. Тэгэхээр манад бол одоо энэ нөгөө ганц бие тийм хүмүүс дээр ч юм уу байрлаж ажиллах тэр хүнтэй ингээд нэг сарын гэрээ хийгээд ч юм ингээд ажиллах одоо ийм ахмад насны асаргаар бол одоо танах бас нэг чиглэл болгоод ороод ажиллаж штэ тийм ээ. Тэгэхээр энэ бүхний эцэст мэдээж хэрэг бүх юм ингээд одоо нөгөө юу лээ ногоон гэрлэр явна гэж байхгүй асуудлууд гарах, гомдол, санал янз янзын асуудал гарна. Одоо танай байгууллага нэг мэргэжлийн үднээс бүх хариуцлагыг одоо ингээд хүлээгээд бүх алдаа яваал өөр дөр авах нь шүү дээ. Яг иймэрхүү сэрэмжлэмээр анхаармаар зүйл бол тохиолдож юу? Яг юун дээр? Одоо энэ ахмад насны асаргаан дээр эсвэл хүүхэд харах асаргаан дээр ч гэдэг юм уу нэг юм гомдол саналууд өгдөг шүү дээ. Одоо чи хоноод ингэж байж захта чи унтаад ингэж хүүхэд хараагүй ингэсэн биш дээ ч гэдэг юм тийм асуудлууд гардггүй. Тэр Америкт бол бас аюух асуудал гараад тэгээд дараа нь бүр ийм зөндөл кейс бид юм билээ л дээ. Ер нь нөгөө нэг асуудалгүй байна гэж бол байхгүй л те жижиг шажиг асуудлууд бол үүснэ. Ахмадын асаргаан дээр бол харьцангуй асуудал айгүй бага. Тэг яг ахмад насны асаргаан авж байгаа айлууд маань дийлэнх нь өр хүүхдүүд нь гадаадд амьдардаг те бүл цөөтөө өөрсдөө ажил ихтэй яг аав ээжигээ хажууд нь асраад байж чадахгүй байгаа учраас асруулж байгаа. Тэр нөгөө ахмад настангууд маань харьцангуй нөгөө нэг оюун ухааны хувьд өөрийгөө илэрхийлж чаддаг, ярилцдаг. Тэгээд тэрийгээ өр хүүхдтэй хэлж чаддаг учраас ингээд асуудал бол бараг гардггүй. Бараг өмөрч хандах байх. Өмөрч ханддаг. Одоо ингээд яагаад манай хүүхдийг ингээд тэр битгий хэлбэр ингээд ахмад одоо асруулж исэн асрагчигаа хүүхдээ болгоод өргөж авнаа гэл. Тэгээ настангууд ч айгүй хөөрхөн штэ тий. Хүүхдийн асаргаан дээр бол яах вэ гэхээр угаасаа бага насны хүүхэд өсөж байгаа. Хөгжлийнхөө замаар явж байгаа. Гүүж харааж агаад бүдэрж унаад өвдгөө шалблах тий тоглоомороо тоглож байгаа л одоо хуруугаараа тоглоомныхоо буланд зүсэх тий эсвэл одоо унтж агаад орон дээрээсээ унах ч гэдэг юм уу. Ийм зам ёсны одоо асуудлууд нь бол байдаг. Тэрнээс яг одоо юу гэдгийг асрагч хүүхдийг цохиж задлаа им уулгалаа гэл нөгөө нийгэм сенсацлал тэгээд байгаа юм бол ерөөсөө байхгүй. Гайгүй тийм асуудал огт үүсдэггүй. Тэр тал дээр бол ер нь манайх нилээн сайн хариуцлагатай гэрээтэй гэрээнээсээ гадна сургалтаараа болвол нөгөө ажил мэргэжил гээл илүү өвхөөсөө илүү хувь хүн талаасаа тий энэ хүүхэд асрагч гэдэг одоо ажил мэргэжил чинь тухайн асарж байгаа хүүхдийнхээ ирээдүйд хэн болох вэ гэдэг суурийг тавьдаг хамгийн анхан шатны боловсролын мэргэжил учраас ингэж хандах ёстой гэдгийг нэм ёс зүй талаас нь маш сайн зааж өгдөг. Тий. За би энд таны нэг хэлсэн нэг сайхан үгийг бүр онцолж хэлмээр байна л та. Энэ болохоор аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлэгч Монгол улсын төлөө хичээнгүйлэн ажиллана гэсэн юм сайхан үг байгаа юм. Тэгэхээр энэ маш гоё одоо зорилт төлөвлөлт өөр одоо юу гэдэг итгэл сэтгэл дүүрэн тууштай байдал харуулсан юм сайхан үг байгаа даа л да. Тэгэхээр аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлэх боломж мэдээж хэрэг одоо бүхэл улс орн бүхэл хүн бүхэл юунд байгаа л да. Гэхдээ бид одоо бол энэ 5 жилээр үү 10 жилээр үү 15 жилээр харах уу энд хүрэхийн тулд бол одоо төр засгийн зүгээс ч гэдэг юм уу энэ салбарын одоо хувьд ч гэдэг юм уу яг юу хийгээсээ энэ одоо ийм л юм төр засгаас ч юм уу биднийг дэмжиж хувийн хвшилтэд хамтраад ингэчвэл бид энд ингээд ийм нөлөө үзүүлэх гэдэг гэсэн нэг ийм бодол танд байгаа гэж бодож байна. Энэ үгийг ингээд танаас хэлээд энэ нэг их таалагдсан биш үү? Аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлэгч Монгол улсын төлөө гэх тээ. Та энэ талаараа ярьж өгөөч. За манай Happy Flowers компани маань алсын хараанд асархан үйлчилгээг айл өрх бүрт хүргэж аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлэгч Монгол улсыг бүтээхэд хувь нэмрээ оруулна гэсэн ийм алсын хараатай байгаа л та. Тэгээ бид нар нөгөө нэг юм болгоныг төр засаг тэр ингээд гаднаас хайхаасаа илүүтэйгээр хувь хүн өөрөө л сайн байжхад болно, хувь хүн өөрөө л хичээхэд болно гэж бол би хувьдаа тэгж боддгийн. Тэгээ яагаад одоо энэ асархан үйлчилгээг айл өрх бүрт хүргэж аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлэгч Монгол улсыг бүтээнэ гэдэг алсын харааг өгсөн бэ гэхээр ер нь ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай, гэр бүл жаргалтай бол нийгэм жаргалтай байх юм бол аз жаргалын индексээр
дэлхийд тэргүүлэгч улс болоход ойртох боломжтой гэж харсан гэх юм уу та. Тэгэхээр нөгөө бид нар том зүйлд стресстэй гэхээсээ илүүтэйгээр аар саархан, аж ахуйн, гэрийн жижиг асуудалд стресстэй. Өнөөдөр хүүхдээ хэн хүргэж өгөх юм би хүрсэн мэт чи хүргээгүй үсттэй гэд ингээл хосууд хоорондоо харилцааны хувьд андсаа үүсдэг ч юм уу те. Ийм асуудлууд үүсдэг болохоор бид нар хүний хамгийн их стресстүүлдэг ахуйн асуудлуудыг шийдэж өгж байгаа ийм үйлчилгээнүүд үзүүлдэг гэдгээрээ одоо онцлогтой гэх юм уу та. Тий. За тэгэхээр манай ууган цэцэг маань Happy Flowers одоо компани хамт олон маань одоо маш итгэх зүтгэлтэй олонний талархлыг бүр олонний танил хүмүүсийн одоо бүр ингээд нөгөө хар хайрцаг болцсон байлээ гэж ярьсан байсан шүү дээ. Тэгэд ийм сайхан үйлчлэгээ үзүүлээд амжилттай явж байгаад нөх баярлж байна. За эндээс би нэг юм асуухад нөгөө аяллаа хүүхэд асрагч гэж нэг үйлчлэгээ гарсан нөгөө танаа байгаа. Тий, тэр одоо ингээд зум болж байхад одоо жишээ нь манай нэг ихч одоо бас ингээд хүүхдээ хараад бүр ядаргаанд орсон байхгүй юу. За тэгэл бас л нөгөө нэг ярьдаг асуудал за хүүхэд хараад одоо нэг ямар 2 хоног орхио явалтай штэ бас яагаад ч үлээ хүүхд юм уу яа гэл ингээд ядарсан мөртлөө аялчмаар байдаг. Тэгэхээр энэ аяллаа хүүхэд асрагч нь одоо хамт дагаад явдаг юм уу? Энэ ямар үйлчилгээ вэ? Энэ талаар би тодруулах гэдэг. Тэгээ одоо нөгөө зуны ихэнх сар гарч дунд сар баг ингээл гарцсан нөгөө монголчуудын эд аялал зугаалдаг үе байгаа шүү дээ. Хөдөөгаадаа явдаг. Тэгээ гэр бүлээрээ сайхан аялаад явъя гэхээр ялангуяа бага насны ойрхон жаахан хүүхдүүдтэй айлын хувьд юу аялснаасаа эцсээ ядраад хүрээд ирдэг байхгүй юу. Тэгээд нөгөө одоо энэ чинь аялын хүүхэд асрагч гэдэг нь аялын туршид одоо юу гэдгийг хөвсгөл завхан одоо ингээл дуулган гээл орлоо гэхэд хөдөө орон нутгаар хамт дагаал хүүхдийг нь хараал яваад өгдөг гэсэн үг. Тэнгүүт нөгөө аялын туршид яг аялж байгаа мэдрэмжээ аваад стресстгүй ядрахгүй сайхан амраад ирнэ гэсэн үг. Ерөнхийдөө нөгөө аялын хүүхэд асрагч маань нэг хоног нь 250 сая төгрөгийн үнэтэй байдаг. Тэгэхээр одоо нэг ингээд хүүхэдтэй 2 гэр бүл байлаа гэхэд гэр бүлийн найзуудаараа аялалд явлаа гэхэд төлбөрөө шеэрлээл нэг аяллаа нааны авч яваал сайхан хүүхдийн тоогоор биш гэсэн үг байхгүй юу? Тэгээ аваад явах боломжтой байдаг гэсэн үг тий. Ер нь аялын хүүхэд асрагч гэхгүй манай дээр одоо энэ хүүхэд асрагчийг бид нэр цагийн хүүхэд асрагч буюу одоо дуудлагын хүүхэд асрагч гэдэг байхгүй. Тэгээ хурим найрын сар эхэлж гин. За ойр дуулвал дараалан өстэй янзын сайхан сайн өдрүүд ингээл болоод байна. За үсний найр болж гин, хурим найр болж гин. Өөр одоо төрөл бүрийн л найрууд болж байгаа шүү дээ. Энэ найр дээр яах вэ гэхээр нөгөө ялангуяа хурмаа хийж байгаа асуудал чинь 1-2 насны жоохон хүүхэдтэй байдаг. Хурмын бэлтгэл ажил гэдэг амар их ажилтай. Олон хоног зарцуулдаг. Тэгээ нөгөө хүүхдээ чирж аваад гадуур зутраагаад байхад хэцүү. Тэгээ хурмын бэлтгэлдээ зориулаад наана нэг 7 өдөр ч юм уу 10 өдөр ч юм уу тухайн хурмын өдөртөө нөгөө ах トゥ нэрээрээ харуулъя гэхээр бүх ах トゥ нэр нь баярламаар байдаг. Тэгээд хүүхд харах хүн олддгүй байхгүй. Тэгэхээр ийм үйлчлэгээ байдаг. Одоо дуудлагын хүүхд асрагчийн үйлчлэгээ гэдэг. Хоногийнх гэдэг нь бол бас гэрт нь очиод хоноод. Гэтэ ер нь байршлын үед бол заавал гэрт биш. Одоо гадуур хүүхдэд дагуулад ажил хөөцөлтөд явах гэтэл хүүхд хажууд уйлаад явуулдаггүй шүү дээ тухгүй тий. Тэгээ замын хөдөлгөөнд тэгж орж болохгүй. Тэгэхээр өсчин гоо сайхан машинда, найзында хүссэн газараа л дуудлагын хүүхд асрагчийг дуудах боломжтой байдаг. Тэгээд эмнэлгийн сахиурын үйлчлэгээ бас маш хэрэгцээтэй үйлчлэгээ байдаг. Одоо саяхан бол манай аав маань бурхан болсон. Тэгэл ер нь нэг 5 жил хэртээ өвдсөн. Тэгээд эхний нэг хагас жил ч юм уу 6 сар болвол ингээд манай дөрөндөө бид хэд бол ээлжилж хараа сахиал ингээд болоо л юм. Тэгээ энэ удаандаа болоод ирэнгүүтээ адилхан ардаа амьдралтай, үр хүүхэдтэй, ажилтай тий хэдийн хүртэл тэрийг салгардуулаад байх уу гэдэг асуудал одоо гэр бүлийн хувьд бол эдийн засгийн хувьд маш том хохирол учирч байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ үед бид нар гэр бүлийнхэн ажиллаа хийгээд мөнгө олоод нөгөө хүнээр асруулаад цалингаа өгөөд явах нь илүү одоо эдийн засгийн хувьд өгөөжтэй байж таарж байгаа байхгүй. Тийм болохоор яг бид нар шиг ийм одоо асуудал тулгамдж байгаа ч гэдэг юм уу бүл цөөтэй тий удаан хугацааны асаргааны хүнтэй байгаа айлуудад бол эмнэлэгт одоо зөвхөн өвчтэй эсвэл хаалганы дараах гэхгүй хүүхдээ хүртэл хүмүүс сахиулдаг шүү дээ. Ээж аав нь ажилтай, яалтчгүй хариуцлагатай ажилтай, хөдөө ажилтдаг, ээлжийн ажилтай, эсвэл гадагшаа томилтоор явцдаг, байхгүй орон дор нь хүүхэд өвдчихдэг, яах вүлээгээд сандарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ эмнэлгийн сахиурын үйлчлэгээ бол бас их хөрхөн
хэрэгцээтэй үйлчилгээ байдгийг. Үйлчилгээ бас нэмэгдээл энэ. Би тэгээд уучлаарай нэг юм бүр асуух гад байсан. Нөгөө та нэг өвдсөн гэж ярьж ирсэн шүү дээ. Тэр өвчнийг яаж давж гарч ийм товтортой тууштай дайчаа одоо эрүүл мэндийн хувьд сайн уу та? Сайн маш сайн байгаа. Ер нь тэгээ нөгөө асуудлыг боломж гэж хардаг гэх юм уу та. Тэгээд Бамбай хорт хавдрын 5 дугаар үе шаттай гэдгээ мэдээд ер нь бол Бамбай хавдар 6 үе шаттай байд юм байна. Тэгээд 5 дугаар үе шат байсан мэнийх. Тэгээ анх эмч хэлэхэд нь эмчээ идэгдгүү гэж асуусан чи эмч идэгнэ гэс. Тэгэхээр нөгөө зазаг ер нь нэг тийм ач холбогдол болгож хүлээж аваагүй. Тэгсэн чинь азар одоо Бамбайн хавдар маань бусад хавдруудыг бодвол 99% идэгдэг ийм хавдар байсан. Тэгээ энийг бол би бурхнаас өгсөн надад өгсөн бэлгэл гэж хүлээж авсан. Яагаад тэгэхээр 10 гаруй жил 3 жаахан хүүхэд төрүүлчихэд нэг ч удаа амралтаа авч үзээгүй одоо ажил гээд энэ салбарын төлөө өөрийгөө ингээд бүх цаг хугацаанд зориулсан. Тэгээ одоо уган цэцгээ чи болох юм шүү. Жохон өөрийгөө анхаараач, гэр бүлтэй анхаараач гэдэг дохио юм болов гэж хүлээж авсан да. За баярлалаа. За ингээ бидний ярилцах цаг дуусч байгаа юм байна. Тэгээд амжилт дагуулсан бахархал дүүрэн тэгээд үйлчилгээ өндөр за дээр нь тэгэл цаашдын 5-10 жилийн ярьсан хоёулын төрөний зорилт төлөвлөгөөнүүд тэгэхээр удахгүй сайхан билээд бас эргээд сайхан уулзна гэдэгт итгэлтэй байна. Ингээд манай Спутник Монгол 92.5 радиогийн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан урилга явуулаад сайхан халуун яриа өрнүүлсэн танаа 92.5 радиогийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.